хөрөг нэвтрүүлэг. Хүмүүрийн амьдралд өөрийн цагийн нар байдаг. Өглөөний нар мэт асааж өгсөн эрдэм, өдийн нар мэт дүшиж явсан ухаан, үчийн нар мэт чиглүүлж үлдээсэн сургаал. Алтай сүрлэг улсын дунд алдарт бодончин хавцлын чулуун зохион дэртэй үнэн шудраг удмынхан нутаг ус улс их орныхон төлөө чимээгүйхэн зүтгэж иржээ. Тэрхүү удмын мөрийг дагвал Ховд аймгийн Алтай сумын баруун хойд зах Хавтагтын 20 дугаар харуулын нутагт хүрнэ. Тэнд эгэлдэн малчин атлаа их орныхон торгон хилийг сахин сайн дуран хилчтийн игнэнд мор зэрэгцэн явсан хөдөлмөрчөр хоохтой гэр бүлийн хамт амьдарч байлаа. Маань 24 наснда миний ээжтэй айл болоод тэгээд яг аавынхаа дэргэдэл хамт маллал яг л ааваасаа үлсэн тийм их хөдөлмөрч хүн байсан. Хилээс эхэлсэн энэ удмын зам эрдэм боловсрал бүтээн байгуулалт оюуны гэрэл болон үе дамжин үргэлжилжээ. Түүний хүүхдүүдээс баруун бүсэд соёлын үрийг тарьж бүтээн байгуулалтын замыг нээсэн нэгэн төлөөлөл нь 3 дахь хүү хоохтой Чагдаа байв. За Чагдаа гэдэг хүн бол хоохтой гэдэг хүний 2 3 дахь хүүхэд нь баг гэж бодож байна. Манай ах бол дэр нь бас ууднасаа нэгэн их ажилчин ба их юутай хүн байсан. Тэгээд ах чинь зүгээр тэгээд яхан дэгжин дөх маягтай тэгээд бидний чинь яхан тэгэрээ ингэрээ тэгээд яадаг нэг тогтоохон манайх тийм загнаж ярьж яадаг их тийм даруухан хүнтэй. Ах маань дараагийнхаа эмэгтэйдүүтэй хоёулаа сургууль сураад онц төгсчөөд 2 жил маллаа завсардаад байж итэл нэг төлөөлөгч албаны хүн ээжийг хуулан сэнхрүүлсээр тэгээд ээж аавтаа зөвлөөд тэгээд ахыг сургууль явуулсан. Алтай сумын сургуулийг 4-р ангийн онц төгссөн онц төгсчтэй нэг мөн одоо тэгээд сургууль дамжаа явсаар байгаад сүүлд нь бол одоо энэ их сургууль төгсөөд дархны политикумд багшлаа, хавдын багшийн дээд сургуульд багшлаа. Монгол улсын аюул философи ухааны доктор профессор юм байгаа. Чагдаа баг байхын л нойрон сэргийг номонд мэрэгэн нэгэн байв. Их судалж, уншиж, шинийг сурах дуртай түүний залуунаас нь зөвхөн мэрэгжлэн сонгох бус амьдралаа хамт босгож гэр бүлийн түүхэн эхлүүлэх чухал сонголтын үе байв. Ховд хотын 200 жилийн ойн баяраар гэрэгийтэйгэн танилцжээ. 62 онд манай Ховд аймгийн 200 жилийн ой болсон шүү дээ. Тэргээр чи яадын нөгөө том 16 7 хүрсэн охин гимнастикт оролцоод тэнд зусаад намар хичээл эхлэхгээ байжсэн чинь манад хүн ирлээ гэд би нөгөөгийгт хоол хийгээд тэгээд хоолоо оруулж ирээд өгсөн чинь хөхөө гэж 2 ихэр хүүхэдтэйгэн нэг хүнтэй ирсэн тэр хүн над руу сайн байна уу гэдэг юм байна. Яасан ичдэггүй хүн би хүнийг сайн байна уу гэж хэлдэг. Сайн байна уу гэлгүй гарлаа. Тэгсэн нөгөө хүн 2-3 онсын. Тэгсэн нөгөө хүн ороо би нөгөө сайн байна уу гэдэг хүнээ ороо манай буйнт голын гөөн дээр хүүхдүүдийн наадан болоод тэрийг оролцчихоо хүрээд ирсэн чинь ингээ хаагаар авахсан нөгөө хүн миний орон дээр унтчих. Тэгэхээр тэгсэн чинь урд талдаа миний хөнжилийг аваад тавьдсан байт. Тэгэхээр сэмээхэн ороод хөнжилээ аваад нөгөө ахаандаа ороод унтахгүй юу? Тэгсэн маргааш нөгөө би 200 жилийн ой болж байгаа учраас чихэр аваад тэр дэлгүүрээс авах гэсэн гээд манай эгч нар явуулчихгүй юу. Тэгээ чихэр авах гээд ингээд зогсож исэн чинь нөгөө хүн ингээд хоолны тоор гартаа эргүүлцөө алхаж ийн. Тэгснээр алхаад ирж явна. Тэгэхээр би дэлгүүрийн хаалгын цаад тал руу ороод ингээд нуугдаад зогссон чинь ингээ өнгөрөхтэй яг хараад юу хийж зогсож байгаа юм бэ гэх тэгнэ. Эндээс чихэр авах гэж тэрнээсээ гараад зугатаагаад явцсан.
Чихрээ авч ирээд ингээ хоол цай хийгээд ингээ гал түлээд энэ одоо ийсэн зочдод хоол цай хийн гэхгүй юу? Тэгээд гал түлжсэн чинь нөгөө их урт том хөлтэй нөгөө харахаас ч бижигтэй хүн чи орж ирэхгүй юу? Тэгээ орж ирээд чи хэдгээр ангид байдгийг. Би 10 гэсэн чинь манай Алтаа сумаас чамаас өөр 10 дугаар ангийн хүүхэд байна уу гэнэ. 2 3 байгаа гэдгсэн чи гэд чамайг хин гэдгийг гинэ. Тэгсэн чи эгч маань тэгээд тэр хүн чи би бүр ичээд нөгөө зуухны амруу ингээд тэгжээсээ эгч маань ороохон чи нэг энэ хүний цамцэг индүүдэд ихгүй юу гинэ. Тэгсэн чи би бөө гэдээ уулцсан байгаа юм да. Манай хөгшин тэгт их сургуулийн оюутан байсан байлээ л 4-р курсын оюутан. Тэгж л танилцсан түүхт. За хонгороо игч чагдаах хоёр бол одоо бурхны авралаар одоо их сайхан одоо учирсан маш их насан турштай одоо аз жаргалтай ингэж амьдарч ирсэн улсууд. Игч маань ер нь тэгээд багадаа 10 дугаар анги төгсөөд л их сургуульд яваад тэд нэр залуудаа холбогдож байх үедээ миний хөгшин ээж буюу хонгороо игчийн ээж рүү хаяа нэг захиа өчдөг. Тэгээд одоо нийлэх гэж байна ингээл ярьдаг байхгүй юу? Одоо манай хөгшин ээж их мундаг ухаантай хүн байсан байгаа. За тэр чагдаа гэдэг хүнээс чи холдуу за миний хүү одоо тэр хүнтэй л суун шүү. Тэр амар алсыг харж байсан. Яагаад гэвэл одоо хожим нь одоо манай чагдаа хонгороо игч хоёр шиг тийм аз жаргалтай маш их тайван олон хүүхэдтэй тийм гэр бүл бол одоо бас их ховор. Тэгээд игч маань одоо тэгж багасаа одоо загталтай бичиж ээжээр зөвлөгөө аваад ээж хоёулаа суусан юм аа. Хонгорогийн авийг монхрын борлдоо гэдэг. Жин дээж, газар тариалан, мал аж ахуйг хослуулсан хөдөлмөрч тэрээр 4 охинтой. Миний аав монхрын борлдоо гэдэг хүн байсан. Миний аав бол тийм висхийн жинд явдаг. Бас газар тариалан эрхэлдэг. Тэгээд мал малладаг. Ийм 3 ажлыг бараг зэрэг хийдэг. Тийм их ажилсаг. Миний ээж өнчин нэг эгчтэйгээ хамт ингээд өссөн. Тэг хоёулаа их ажилсаг хүн байсан хөрхий. Тэгээд аав ээж миний ах уу би намайг 16 настай байхад мөн аав минь бурхны оронд явж 26 настай байхад ээж минь бурхны оронд явсан. Манай аав ээж хоёр 4 охинтой айлын хамгийн отхой охин. Тэгээ миний их эгч одоо жигжээ гэж их морин хуур татдаг тийм эмэгтэй байлаа. Сургуульд суугаагүй. Дараа чи эгч чинь цэвэнсрэн гэж одоо ховдодоо нэртэй хүндтэй тийм их мундаг эгч байгаад 7 дугаар анги төгсөө багш болоо. Тэгээд ховдын 2 дугаар 10 жилд багш байжгаад өөд усан. Дараа чи эгч маань Суранга гэж одоо ховдын ахуй үйлчилгээнд ажилладаг тийм сайхан хүн байлаа. Хонгороо нь хүүхэд байхын хөдөлгөөнтэй сэргэлэн нэгэн байсан гэдэг. Тэрээр хурдан морь унаж, цанаар уулгаж, 9-р ангид байхтан улсын 3-р зэрэг авч байсан түүхтэй. Цагаан халаад өмсөж, чагнуур зүүн, бусдын алтан амийг аврах эмч болох мөрөөдлийг тэр үеэсэн тээж явсан нэгэн гин. Намар сургуульд орооч очоод ихт тараа явуулдаг учраас 4-р анги хүртэл он сураад 4-өөс хойш дунд сураад тэгээд ангаахыг авах ямар чадваргүй тэр чинь зүгээр сургуулиас ингээ олгодог байсан шүү дээ. Тэрнээс эмч болохыг дуртай. Тэгээд эмч болж чадаагүй. Миний над оноогсон л түүх газар зүүн багш багшийн дэдийн түүх газар зүүн анги яг оноогоод 62-3 он чинь тэгж оноодог байлаа шүү дээ. За тэгээд эмч болохгүй ч гэсэн би одоо баг хөдөлгөн ийм юм өдөж тэр тэгж нэхэд баг бүгдийг судлаад тийм юм сайн тэгхтэр сайн тийм хөдөлгөөнийг хийвэл тийм сайн одоо би өглөө болгон 9 км алхдаг. Заримдаа шогшдог. Заримдаа ингэ шогшоо. Тэгээд ингээд жоохон энэ урд биеийн тамирын спортын энэ юмнуудыг хийнэ. Тэгээд эмч болсон бол би
яаж ханаа 81-тэй биш 83 4 хүрэхгүй юу гэж би боддیں۔ Дөлгөөхөн Эрдэм номд шамдан суралцж байсан Чагдан 1963 онд Монгол Улсын их сургуулийн физикийн ангийг багш инженерийн мэрэгчлэр улаан дипломтой төгсөж Улаанбаатар хотод хонгороотойгон гэр бүл болохоор шийдэж амьдралынхаа замыг өөрөөр сонгожээ. Ингээд тухайн үеийн хүнсний үйлдвэрийн яамны харьяа политехникумд багшаар очиж анхны гараагаан эхэлсэн байна. Би 19 настайдаа манай энэ хүнтэй айл болсон. Багшийн дээд сургуульд оюутан болж орж 18-т орж ирээд тэгэл айл болсон тийм түүхтэй. Тэгээд одоо ингээд 6 сайхан хүүхэд гаргаж хүүхдүүд маань одоо өнөр өтгөн сайхан амьдарч байна. Тэдний ууган хүүг Чагдагийн хос баяр гинэ. Миний хүү бол одоо 67 оны 1 сарын 20-нд мэндэлсэн. Тэр мэндэлсэн өдөр нь багш нарын баярын өдөр байлаа. Нэгдүгээрт, хоёрдугаарт эрэгтэй хүүхэд гарсан 2 баяр боллоо гэж аав нь хос баяр гэдэг нэр өгсөн. Хос баяр гэдэг нэрийг тэгж өгсөн түүхтэй. Хувь хүний хувьд аав маань бол ингээд мэдээ ороход нэг л их том ууз шиг хүн дуугүй байдаг. Их юм ярьдаггүй. Их сургаал айлдаад сургаад надыг ингээд одоо хүмүүжүүлээд зааварчлаад идэггүй. Бүх юмыг биеэрээ нэг үлгэрж үзүүлдэг нэг тийм хүн байсан одоо бүдэг санагдгийн одоо анх ухаан ороход шүү дээ. Дараа нь тэгээд амьдралын туршид одоо бие хүн болж бүрэлдэтэл бол аав маань нөлөө бол агуу. Тэ. Бүх юмыг биеэрээ үзүүлдэг хүн байсан. Аавын нэрийг авч явна гэдэг бас их хариуцлагатай. Ер нь бол бас хүндхэн ачаа шүү. Сайн аавын нэрийг авч явна гэдэг. Тэгэхээр тийм ч учраас надад одоо нэг хувилбарна гэж манай найз нар хэлсэн байх муу ч гэсэн нэг хувилбарна. Тэгэхээр би бол хичээсэн. Алмаз хичнээн үрээд чи өнгө ордгоо хүн өөрийгөө л авч явдаг. Уусаа нэгтэй алибийн зүстэй хүүхдгээ явуул авил яаж хүн алдчихгүй. Аавын цаана хижээ байсан яг үнэ. Тэгэхээр манай ээж маань энэ арга гэрийг одоо бидрийг авч явсан. Тэр одоо ардлаа энэ бүгдийг дааж явсан хүн манай ээж юм байгаа. Тэгээ ээж минь харин сайн үгэлж сайн хийшин шүү те. Тэгээ аавын зарим бидний ойлгоогүй зүйлийг ээж хэлмэрчиж бидэнд ойлгуулж яг өгчилж үг болгож бидэнд бол одоо хангалттай лекц уншдаг юм байсан ийм хүн. Тэгээ ээж минь одоо 80 нэлээд хол гарчихсан байна. Бас л биднийг үгэлсээр сургасаар л байгаа. Бас багш хүн. Тэгээ аав ээж хоёр минь хоёулаа багш хүн. Ингээд 8 ам бүлээс 3 эрдэмтэн хүүхэд нэг ач тэгээд манай хөгшинтэй нийлээд ингээд 5 эрдэмтэн төрсөн юм байгаа юм. Аавын надад төлөвшүүлсэн зан одоо зарчмууд тэрнийг үнд зүйлсэн бас нэлээд нөлөөсөн баха. Манай аавын хувьд бол их тууштай өөрийн үзэл бодолд их тууштай тийм хүн байсан. Урвдаггүй, шарвдаггүй, үзэл бодлоо өөрчилдөггүй. Ерөөсөө их тууштай. Тэр бас нөлөөсөн байх. Өөрийн үнд зүйлстэй бол үнэнчил үлдсэн ерөөсөө эцэстээ үртэл. Тэгээд би бол хичээсэн. Яг яаж авч явсныг одоо би өөрөө үнэлээд хэлчих боломжгүй байна. Амьтаа ах トゥ намайг мэддэг манай олон хүмүүс сэтгэл байх л та. Авч явж чадсан уу юу гэдгийг хичээхээ үед бол би хичээсэн. Шурдаахан гэдэг чинь бол шудраг удмынхан байхгүй юу? Манай одоо тэр удмынхан бол шудрагаараа бас дэндүү их шудраг одоо нутгуушиндаа бас нэртэй юм нэг хэсэг овмог бүлэг манай удмынхан байгаа юм. Аав нь шудраг байлаа, ээж нь шудраг байлаа, олон давын урсах юм байгаа. Ирээсээ бүгдээрээ шудраг элид байсан гэдгийг хэлэх нь зөв гэж бодож байна. Би одоо 50 хүртэл аавтай хамт байсан. 50 нас хүртэл аавтай байна гэдэг бол бас нэг заяа тий. Тэгээ хөөрхөө өндөр настай болоод энэ хорвоогод одоо ирсэн ажил үйлсээ бүтээгээд буцахтаа ч гэсэн бас эр хүн, аав хүн, өвөө хүн яаж бас энэ хорвоогод явдаг гэдгийг үзүүлсэн шүү. Тийм их ерөөс үг хэлээгүй, яолоочгүй. Тэгээд одоо байж байгаа тэгээд одоо буцсан да. Сургууль хүмүүжүүлэгчдийн хүүхдүүд учраас бид бас төлөвшөхгүй гэдээ яг одоо бас чадах хэрэгээр төлөвсгөөсөн байхаа зургуулаа. Би одоо хэдэн сайхан хөргөн 2 бэртэй тийм хүн. Миний одоо 2 бэр бол одоо нэг нь намайг тэжээж, нэг нь намайг халамжилдаг, асардаг, хардаг.
миний өр хүүхдүүд бол тэр сайн хүний буйнд би одоо өр хүүхдүүд нь одоо гайгүй сайн явж намайг одоо өөдөн татаж хүн шиг авч явж байна. Энийнд бас их өр хүүхдтэй их сайхан баярлалаа. Ач зээнэртэй баярлалаа. Миний хүүхдүүд бол ном сайн сурдаг, ном нь сайн тийм хүүхдүүд байгаа юм. Энэхүү аавынхан чударгаас үнний замыг уугнахүүн залгамжилсан бол энэ айлын хүмүүжил хүн чанарын гэрэл огтынхан амьдралдч адилхан тусжээ. Буянтай царай, зөөлөн сэтгэл, бусдад туслах жин хүсэл түүнийг хууль шударгасны замд хөдөлсөн юм. Охин хүүхд тогтохгүй байна гэд тэгээд содон жимэгт нэр өгөхтэй хосгүй царайлаг мундаг эрдэм номтой их сайн хүн болоороо сод оюун ухаантай содон жимэг гэдэг хүүхэд бол гэд нэр өгсөн. Ээж гэхээс аавдаа илүү их эрх өссөн охин шүү. Тий. За аавынхаа тухай ярихад ер нь бол миний аав ер нь социализмын үед ер нь бол улс орныхоо хөгжилд их хөв нэмрээ оруулж улсынхаа төлөө их зүтгэж хөдөлмөрлөж ирсэн аавч хоёр байгаа. Бид нар бол яхаа одоо тэр үе шиг их ажиллаж хөдөлмөрлөж гин үгүй юу? Тэрийг бол бас зөөрлүүлэх юм бол одоо бас учир дутагдaltaй л байх. Аав бол миний хувьд маш их нөмөр нөөлөгтэй. Маш их одоо миний хувьд одоо том баатар. Тий. Ер нь бол банк л одоо аавынхаа хүзүүн дээр л сууж идэх тийм хүүд. Би эрхлүүлд юм үгүй. Намайг таныг эрхлүүлдэггүй гэдэг байхгүй. Чи юу? Намайг гүү те? Гүү. Хатуу өсгсөн чи яаж намайг өсгсөн? Яа. Ээж үр дэндүү хатуу өсгсөн гэдэг нэртэй. Аавч ингээл нөгөө үйдэн үрд юм дээ гар ингээл их хадсан. Зөөлхөн л дөө. Тэгтээ гар барьж аваад хазчдаг. Тэгэл яах гээд байгаа юм бэ гэлдэг. Тийм л их ирэх. Байнга л нөгөө ноолол. Тэгэл аав нөгөө томилтоор яваал ирэхэд бол их сандсан байдаг. Аавыгаа ирэхээр бас жоохон нүр барина. Ээж бол аавыг ёсны ардл бид нэрийг хүмүүжүүлнэ шүү дээ. Манай содон жимэг бол хүн тусалдгаар алдартай хүн. Одоо ерөөсө хүн тусалаа л явна. Бүр ах дүүгээ бол ингээд бөөцөөлөө яг аав шиг. Тэгээд одоо хүн тусалдаг талаар нь дөрвд мөртгөлсөн байгаа. Хуульчийн ажлаас хамгийн гоё ажил нь юу вэ гэд ааваас асуудаг байхгүй. Тэгэхээр одоо хүнд их тустай гоё нэмэртэй тийм ажил нь юу вэ гэд асуухаар өмгөөлөгч бол яг хүний төлөө штэ. Их сайхан мэрэгжил гэд. Тэгээд би өмгөөлөгч гэж боддог байсан 8 дугаар ангидаа л бодож исэн байна. Тэгээд 10 дугаар ангид төгсөөд одоо тухайн үед ч хуулийн сургууль гэж байгаагүй. Хууль цаазны дунд сургууль гэж байсан. Тэр үеэс л би одоо хууль цаазны дунд сургуульд орох сонирхолтой Улаанбаатарт ирж илаа. Тэгээд яг тухайн үед жоохон нийгэм хэцүү байсан үе. Тэгээд буцаад дээд сургуульд сурахаар өөрийнхөө орон нутагт сурахаар явсан л та. Чагдагийн гэр бүлийн том охин содон чимэг бусдын төлөө зогсохын учрыг ингэж ойлгож өсжээ. Тэрээр хэлмэгдсэн авга наран өмгөөлөн үнэн мөнийг ялган цагаатгаж аав ээжийнхээ итгэл бахархлыг төрүүлсэн нэгэн билээ. Аав нөгөө хоёр авга ахынхаа тухай маш их ярьж хэлмэгдсэн гэж бүр их залуугаас архиваас материал цуглуулж маш их явж исэн. Тэр ажил үйлсийг өргөжлүүлээд одоо өмгөөлөгч болсныхаа дараа одоо өмгөөлөгч болсны хэрэгч юу лээ. Тэгэл өмгөөллийнх нь яг одоо хуулийн төсөлцөөг үзүүлсэн л дээ. Тэгээд их баяртай байсан шүү. Ээж л хэлдэг нөгөө шийдэх тогтоолыг нэвцэрж өгөөд өөрөө уншаад уйлж исэн гэдэг. Тэн дээр миний нэр бас байгаа шүү дээ өмгөөлөгчөр. Тэр нь тийм над бас бахархалтай. Тэгээ манай ээж гэсэн анзаарсан л байх л та. Та нар тэр одоо их хоёр авгахыгаа цагаатгах ажилд чи оролцсоноор
энэ бүх ах トゥ нарт бол их л сайхан одоо тэнгэрээс харж баярлаж ингэж байгаа нэг мэдгэж чинь та нар их сайн юмнаа л гэдэг. Охин болж байгаа. Болтой гинэ. Болдгоо яах юм. Тэгтээ нэг хэсэг та намайг айгүй энэ око намайг байнга загинж миний гэрийн нэр око шүү дээ нэрээ. Бүх хөгшөө око намайг загнаад байна шүү гэдэг. Шударгасны үнэт зүйлсээр үргэлжилсэн энэ айлын түүх, эрдэм ном, авьяас бэлэг, хичээл зүтгэлийн өнгөөр дараагийн охины амьдралд ч тод тусжээ. Хоёр дахь охин Саран Чимэг математикийн хичээлдээ онцгой сайн, улмаар Монгол Улсын их сургуулийн эдийн засгийн сургуульд элсэн оржээ. Их сургуулиан төгсөөд гэр бүл зохиож 2006 онд гэр бүлийн хамт Америкийн нэгдсэн улсыг зорьсон байна. Бүх хүн томилт дээр явсан хинч байхгүй. Би ганцаараа амарч госон чинь нөгөө мөшгсөн чинь өвдөд ихсэн чинь манай хос хоёр дэгжсэн. Ээж устаашаа гарцсан байсан. Тэгээ ээж усаалдаж яана гэд түргэн усаалдах тийм. Тэгж гараад тэгээд тэр аавыг чинь их сайхан одоо царайдаг мундаг охин болоороо гэж тэр бэмсрэн гэж аавыг чинь Саран Чимэг гэдэг нэр өгсөн. Сурамжтай үг, сургаалтай зүйлсийг бол тийм үйлдэлээр их үзүүлдэг хүн байжээ. Тэгээд одоо жишээ нь би ингээд нөгөө их сургуульд сурч байхдаа оюутан байхдаа ааваас захиарна. Тэгээд тэр захиагаа ангийнхаа охтууд, найз охтуудтай хамт уншина. Тэгээд тэр тухайд бол ингээл найзуудтай хамт уншаал манай найзууд хүүхд тань авч ямар гоё захиавчд юм бэ? Хүүх ямар гоё юм бэ? Гэл ингээл тухайд тэгэл өнгөрдөг байсан чинь тэрнээс хойш ингээд олон жилийн дараа манай ангийн охтууд одоо ингээд уулзалтаараа одоо ч тэгдэг танаа авчаастай айгуу гоё захиавчдаг байсан тий одоо тэр захиаг би одоо ахиж уншмаар байна гэж хүртэл манай найзууд надад хэлжсэн. Тэгээд тэр хүний сэтгэл тэгж үлдтэл тийм сайхан захиа бичдэг, сургадаг, биднийг хүмүүжүүлдэг тийм сайхан хүн байсан. Манай ээж бол одоо миний аавын бол жинхэнэ арт халуулж миний аавын амжилттай явах биднийг сурган хүмүүжүүлэх бидний одоо сурч боловсрох одоо бүх одоо бидний амьдралын ард бол бат найдвартай арт халуулж явсан маш мундаг хүч чадалтай одоо аюу тийм зоригтой чадалтай эмэгтэй байгаа. Тэгээд одоо энэ амьдралдаа одоо хүний амьдралд юу зөндөл юм тохиолдоход бол тэр багтаа аав ээжийн өгсөн хүмүүжил энергинээс зэрэл хүн даван тулд юм байна гэдгийг би одоо энэ насандаа ирээд ойлгож байгаа. Эрдэм мэдлэг, хичээл зүтгэлийн зам энэ айлын охидын амьдралд уй уярэн үргэлжилсээр дараагийн охины хувьд ч тод мөрөн үлдээжээ. Охин соёл маань 10 жил дараалан онд сурж, сургуулийн онд төгсөгчдийн самбарт нэрэн мөнхөлж, улмаар магистр, докторийн зэрэгээ онц хамгаалж, аав ээжийнхээ бахархлыг төрүүлжээ. Соёл маань бол хос хоёр би нэр өгнө. Соёлтой мундаг охин болоороо гэж өгсөн. Миний аав хэдийгээр зүгээр багш байсан ч гэсэн те багш мэрэгчлээ багшийнхаа ажлыг хийдэг байсан ч гэсэн нөгөө олон нийтэд тийм одоо шудраг гэдгээрээ танигдсан болоод тэгдэг байсан хүмүүс аюу их нөгөө өмгөөлөд өгөөч гэдэг ингээд өмгөөлөгчээр бас ажилтдаг хин ч одоо хэшээ тэр бол цалин юугүй ажиллал та гэхдээ зүгээр сайн дурын үндсэн дээр ийм өмгөөлөл их хийдэг байсан. Одоогийн хэллэгээр бол ялдаг. Тухайн үедээ болохоор яг тэр хүссэн хүнийхээ талд яг нөгөө өмгөөлж чаддаг байсан. Манай ээж болохоор ерөнхий боловсролын сургуульд түүх газар зүүн багш байсан. Тэгээд ээжийг би одоо ингээд боддtiin тухайн үедээ бол нэг юм боддгүй л байсан хүүхэд байхад. Одоо ингээд эргээд бодохоор эрэгтэй хүүхдүүдийг ингээд яг нөгөө нэг ариун цэвэр жоохон тийм тааруу ирсэн эрэгтэй сурагчдыг ингээд ээж аваас нь зөвшөөрөл авч жагаад гэртээ авчирж жагаад
усанд оруулаад формыг нугаагаад тэгээд ингээд юу яадаг гэсэн гэрийнхэн даалгаврыг бид нартэй цуг хийлгээд тэгээд нөгөө ингээд сайрцсан гаранд нь тос түрхээд гялгар утууглаад тэг ингээд манад хонж исэн тийм одоо эрэгтэй хүүхдүүд бол маш олон байгаа. Ээж бүр хүүхдүүдэд тэгж их анхаардаг багш байсан. Тэрнээс гадна бас 100 болгон ээж бүр ингээд одоо заавал ингээд улсаас төсөв мөнгө гаргана, мөнгө байхгүй байна гэлгүүгээр те өөрөө ингээд пудгаа аваад ханыхаа шохоо хүртэл аваад ангиа ингээд бүр их засвар хийчдэг. Тэгээ зөвхөн ангиас гадна бас гэртээ ч гэсэн ингээд бүр их засвараа хийчдэг. Бидний лагерт гарсан хойгуурл ингээд дайрандаа бүх ингээд будаг шохоо замаска ингээд хийгээд тэгчдэг багш байсан. Тэгээ тийм болохоор манай ээж хоёр ер нь хоёулаа л ингээд сурагчдаа аав бол оюутнуудаа ингээд айгу хүндлэгдэж хайрлагдсан багш нар байсан. Тэгээд ганц одоо оюутан шавнартай бас биш ингээл ер нь олон нийтэд айгу тийм хүндлэгдэж хайрлагдсан тийм багш нар байсан. Одхон охин сод бэлгэн аавынхан эзэмшсэн физикийн мэрэгжлийг өвлөн холбооны бүгд найрамдах Герман улсад тэтгэлгээр суралцсан докторийн зэрэг хамгаалж Монгол улсын анхны латис физикч эмэгтэй болсон байна. Одхон охин сод бэлгтэн аав нь бол бүр аюултай бодж иднэр өгсөн. Одоо Эйнштейний бас физикийн шинжлэх ухааны номнуудыг уншаад тэн дээр нэг номон дээр нь сод гэдэг үгнүүд их гарсан гэж байгаа. Нөгөө нэг номон дээр нь бэлэг оюун ухаан гэдэг юм их гарсан гэж байгаа. Тэгээ сод бэлэг гэдэг юм содон хүн болоорой гэж. Хүүхдүүдэд дандаа содон хүн бол гэж нэр өгдөг. Тэгэд нэр өгсөн түүхтэй. Бүх хүүхдүүдийнхээ зан авирын онцлогийг айгүй маш сайн мэддэг миний аав. Ер нь энэ миний сурах сонирхол урам зориг өдөөж өгсөн хүн бол миний аав хамгийн анх. Яад гэхээр дунд сургуульд байхад хичээлүүдийг ингээл төрүүлж боддог. Бодлогыг аав ингээд үзэх хичээлийг сурах бичгийг нь бодгуудыг төрүүлээд сэдвээс нь төрүүлээд ингээд тэмдэглээд бодоод төрүүлж бодуулаад уншуулад ингээд явчихдаг учраас дараа нь хичээл орохоор би тэрийгээс ойлгохгүй гэх зовлонгүй харин ч бүр улам гүнзгийрүүлж ойлгож авдаг байсан. Оюутан байхад аав намайг нэг багшид дагалдуулж нэг багшид шав оруулах гээд нэг нэртэй Монголын нэг нэртэй физикч эрдэмтэн дээр очиод охиноо нөгөө тань шав оруулъя гэсэн чинь эмэгтэй хүн онлайн физикч болж чадахгүй гэгээд тэр багш нөгөө бицэрийг хүлээж аваагүй байхгүй тэгээ буцаачихсан. Би одоо бодоход яг тэр өдөр аав мэдээж урам зориг хугарчихсан жоохон тийм л сэтгэл санаа тиймэрхүүл байсан байх. 8 онд Герман докторийн зэрэг хамгаалаад хамгийн түрүүнд би аавда уцтаж дуулгаж исэн. Ээж хажууд байж исэн болохоор аав ч шууд баярлаад үйлсэн шүү дээ гэдэг. Би тэр өдөр нөгөө урам хугарсан юмыг айгүй бодож явдаг байсан болохоор тэрийг би яг ачиг нь хариулсан болов жоохон ч гэсэн баярлуулж тэгээ эмэгтэй хүн онлайн физикч болж чаддгийм байх гэдгийг харуулъя гэж би бодсон байх л та. Герман профессор бол голоогүй эмэгтэй хүн чадахгүй гэж тэгээгүй чаддаг гэдгийг би бас харуулж баталж чадсан болов уу гэж би бодож байгаа. Багхүү Саналбаяр нь Дархан хотоос Ховд аймагт багшийн их сургууль байгуулах үйл хэрэг эхэлж нүүх их хөдөлгөөн өрнөж байх үед мэндэлсэн гэдэг. Тэрээр эрх зүйч мэрэгжлийг эзэмшиж, хууль, шударга ёсны замыг сонгон алхаж яваа нэгэн юм. Миний саналыг хүлээж авчи тэр саналын дагуу намайг Ховд багшийн дээдийн анхны 13 багшийн нэгээр томилж хичээл эрхлэгчээр тавигдсан түүхтэй учраас хүүхдээ Саналбаяр гэдэг нэр өгнө. Өгсөн түүхтэй. Ийм сонио. Ээж аавынхаа гал голомтыг энэ ах эгч нарынхаа бас тэ хамгийн бага нь болж төрөөд ингээд ээж аавынхаа гал голомтыг цаашид бас нэр төртөө авч явахын төлөө бас ингээд хичээгээд зүтгээд бас явж гин бас их хүндтэй хариуцлагатай бас чухал үүрэг бас надад оногдсон. Айл явдах уу гэдэг бол одоо ээж аав болон ах эгч нарынхаа нэр хүндийг бас өндөрт өргөж эмээ өвгийнхөө одоо удам судрынхаа нэрийг бас өндөрт өргөж явахын төлөө бас өргөлж бодож хичээж явдаг. Манай бол бидрийг багаас бол маш шудраг байхыг бас захиж зааж сургаж өсгсөн. Манай аавын одоо
хамгийн шудраг, үнэн шудраг зан миний одоо хамгийн гол аавыгаа хөндлөж биширч явдаг. Манай ээж бол ерөөсөө бас их шудраг хүний төлөө бас их ажиллаж хичээгүй, цэвэрч нямба. Одоо ар гэрээ авч явах энэ үлгэр дуурайллыг бол одоо манай ах эгч нар бид бүхэнд одоо маш сайн биднэрт үлгэрлж одоо захиж, сургаж, зааж зөвлөж ингэж өнөөдрийг хүртэл явж байгаа. Өвөөгөө дураасан шудраг, үнэнч эх орныхаа төлөө өөхгүй зүтгэдэг, ээж ааваа хайрладаг, ах дүүгээ хүндэлдэг тийм хүн болоороо миний ач зээнэрээ. Би нэмээ өвөгийн яг хамт байдаг хүүхэд. Тэгээд нэг сайн дурын ажиллаар нэг 2 жилийн хугацаанд явах болсон юм. Тэгээд их сургуулаа орхиод, эмээ өвөөгөө орхиод тэр сайн дурын ажилд яваад тэгээд өвөө маань ер нь гуйж хэсэлтэй надаас яваад хэрэггүй та хамт байж гэж хэлчихсэн. Гэхдээ би за өвөө байж байгаараа би энэ албандаа энэ зүйлд явчаад ирье гэд хэлээ явчихсан. Тэгээд би 2 жил хурдан дуусгаад тэг хамтдаа гоё байна гэж хэлээд явсан. Гэтэл яг тухайн 2 жил дуусахын өмнө 2 сарын өмнө өвөө маань өнгөрсөн. Тэгээ энд жоо харамсдаг. За тэгээ энэ асуулттай холбож ярихад би анхалтаа бас өвгийнхөө сүүлийн жилүүдэд хамтдаа яг байж чадаагүйдээ харамсдаг. Миний тэр бүх сайхан дурсамжууд өвгийнхөө гэрт ирэхэд яг хамт байгаа юм шиг санагддаг. Тэгээ эмээ маань бас сайхан өндөр насыг насалж байна. Хамтдаа байна. Тэгэхээр өвөө маань бас энд бидний дунд оршиж байгаа гэж би итгэдэг. Тэгэхээр энэ бол хүний ёс бас зам ёс гэж зүйл байдаг болохоор одоо ер нь сэтгэлийн амар амгалан бас мэдрэл явж байна. Эмээтэйгээ байх сайхан байна. Өвөөдөө хандаж хэлэхэд бид нар бүгдээрээ маш сайхан амьдарч байна. Амжилттай явж байгаа шүү өөр хүүхдүүд нь гэж бас хэлхийг хүсэж байна. Төгөлдрийн нэрийг маань өвөө нөхсөн. Одоо миний ээж иргэд төрсөн байгаа юм гээл тэгэл өвөг бодоход маш олон жилийн турш багшийн ажлыг хийж олон сайхан шав нэртэй болж исэн. Тэрийгээ ч өвөө маань баталдаг. Юу гэхээр бүр 10 жилийн хүүхэд байхад надад математик хичээл, физикийн хичээлээ илүү ингэж одоо яг л одоо цаг үед багшлж байгаа багш мэт бүх систем, томьёо, нэр томьёо бүх зүйлийг ингэж яг шууд надад ойлгуулах хэмжээнд заадаг байсан. Энэ бол өвөөгийн уур чадвар бас үнэхээр гайхалтай юм байна. Үнэхээр гавьяат багш юм байна гэж би боддог байсан. Эмээгийн хувьд бол ахын одоо ажил хэрэгчтэй хүний бас эзэмших нэг чухал зан чанарууд одоо ажлын гарын дүртэй гэж ярьдаг. Ийм зүйлүүдийг бас их сургаж зааж өгчээсэн. Тэгээ ер нь намайг ийм тамиртай би нэг хүүхэд байхдаа ер нь тамиргүй одоо тийм хүүхэд байсныг сүхтаадгүй гэдэг юм намайг одоо хэлдэг л дээ. Сүхтаадгүй байхад нь одоо би ингэж ажлын гарын дүртэй болголоо гэж ер нь ярьдаг. Энэ айлын түүх өнгөрсөн үеэс өнөөдрөөс ирээдүй рүү үе дамжин хүүрнэгцээр байна. Өвөөгийн тухай дурсамж гэх юм бол надад 2008 онд ирснээс хойш дурсамжууд цаанд ордог. 2008 онд Германаас аав ээж бид гурав ирэхэд 2 эмээ ганц өвөө маань бидний тосч байсан. Тэгээд тухайн үед 16 дахь хорооллын өвөө эмээгийн байранд зуны амралтаараа үндэсэн. Тухайн үед өвөө орой олгон цагийн хүртийн мэдээ үзэж, өглөө олгонд бас радио сонсож өглөө хөтдөг байсан. Тэгэхээр яг энэ радио сонсдог, мэдээ үздэг энэ уламжлал, энэ соёл нь яг надад их сонирхолтой дотн санагдаж үлдсэн байна л да. 6 настай миний хувьд тэр яг өдрийн яг чухал хэмнэл
санагдсан байх. Тэгээ одоо эргүүлээд бодохоор том өрөөнд яг зурагт мэдээгээ үзэхэд зориулсан яг дөрвөлжин шар ширдэг байсан да. Ирээ санаж байвал бас унтлагын өрөөг нь бол радионы хөгжимгүй төсөөлөгдөшгүй. Өрөө 16 хорооллын тэр байрны унтлагын өрөөний хоёр талд нь ор тавьчихсан. Дундаа нэг том шар ширээтэй. Тэгээд бас радио орныхоо дэргэд үлгчихсэн. Маш эргээд бодоход маш сонирхолтой гоё санагдаж байна. Ер нь айл бол хөөхтөн эрүүл хүмүүжил олгоцсон байхад тэгээд явна аяндаа сурна. Амьд сайхан амьдрна. Хүмүүжилгүй бол ер нь хизээч олигтой хүн болохгүй. Тэрээс манай хүүхдүүдгийн хувцаа нь бүрэн сольж гараа угаажж гардаг хонд орно. Яг ороо 10 цаг ихэд унтна. Одоо ч гэсэн би өөрөө 10 цагт унтна. Яг жидэн унтрага яг унтъя гэдэг ингээд. Яг одоо цагаар унтаа. Цагийг өөргөө хүү явж чаддаггүй шүү дээ. Эхэндээ жоохон сургаж яснаа сүйдээ өөрөө цагаа өөрөөр бүх юма хийгээл ирнэ. 3 цагийн хэлхээ. Хөрөг нэвтрүүлэг. Мянган 968 оны 8 дугаар сард Чагдаан гэр бүлийн хамт ажил амьдралынхаа шинэ хуудсыг нээж Дархан хотыг зоржээ. Соёлч хот байл шүү дээ. Найрамдын хот. Сос 15 орны одоо том эргэжлэлтэнгүүд ирж барьсан түүхтэй бүр. Анх нүүж ирж яхад одоо тийм үлгэрийн хот. Үлгэрээс автобусанд орохдоо дандаа оочролж орно. Бүгд жагсаад ингээд. Тэгээ бүгдээрээ цагаан хувцас юмшин. Тэгээ Улаанбаатараас ирж байгаа улсууд хар хувцастай ирдэг. Тэг чи сос орнууд энийг барьсан. Тэгээд Оросын ард түмнээс бид нар хог яаж цэвэрлэдэг. Гэрээ яаж цэвэрлэдэг. Ажлын хувцас, гэрээ хувцас гэж бүр өөр. Одоо ажилдаа очиад ажил дээр хувцас солиод тэгээ ажлынхаа хувцас өмсдөг. Тийм. Тэгээ соёлч өрх шалгаруулна. Манайх шалгараад соёлч өрхөөр шалгарсан айлыг 1 сарын байрны хөлсийг төлөхгүй. Улсаас төлөө. Нэг 240 төгрөгөл байд юм л 200-а төгрөгөл байд. 244 төгрөг. Одоо тий. Тэгээд 1 сарын байрны хөлсөөр шагнаа тэгээд тийм гэрчлэгээ өгдөг. Чагдаан гэр бүлээрээ Дархан хотод сууршиж 19-р байрны 4-р давхрын 21-нд тоод 3 өрөө байранд амьдралаа дөхнөсөн байна. Энхүү багш хүний хөдөлмөр гэр бүлийн дулаан уур амьсгал Дархан хотын энхүү байранд амьдрал болон үргэлжилжээ. Одоо мөн хань манинд одоо багшаар ирж их нэр төртэй ажиллаж энэ Дархан хотын хүндэт иргэн болж миний хүүхдүүд бүгдээрээ энэ Дархан хотын 10 жилд суралцж бүгдээрээ сайн сурч суур мэдлэг сайн тавьсны ачаар надаас хөгшинтэй ачтай миний 3 хүүхдээ нийлээд 5 эрдэмтэн төрсөн. Энэ байрны энэ хотын буян гэж үздэг. Чагдагийн гэр бүлийн амьдрал Дархан хотод үргэлжилж гэрийн эзэгтэй хонгороогийн хувьдч шинэ сорилт хариуцлагын үе эхэлжээ. Том хүүгийн өлгийдэн авснаар тэрээр сургуулиан орхиж нөхрөө даган Дархан хотод ирж худалдааны байгууллагад ажилд орсон байна. 13 жилийн турш худалдагч Касчнаас эхлээд яруу хүртэлх ажлыг өндөр хариуцлага нэр төртөөгөөр эрхэлж хамт олондон үнэлэгдэн худалдааны тэргүүний ажилтан 2 удаагийн 5 жилийн гавшгаач хэмээх эрхэм шагналуудыг хүртжээ. Өгшин намар 9 сарын 1-нд сангийн аж ахуй яваад би ажилгүй байжсэн чинь нэг өдөр худалдагчийн курсэнд хүн авчийн гэхээр очиж бүртгүүлээд энд 1 сар курсэн суучаад энэ үйлчилгээний төвд касчингаар ирсэн. Тэгээ касчингийг намар хөгшний сангийн аж ахуйгаас ирэхэд би касчин болохоо. Тэгээ энэ үйлчилгээний төвд ажиллаж би нийтдээ 13-4 жил ажилласан. Энд чи одоо 76 хоног хүртэл. Ингээд 10 хэдэн жилийн үйлчилгээний төвд одоо ажиллаж. За энд ажиллаж кас хийж үзчихлээ. Няруу хийж үзчихлээ. Махны гүйдэг няруу хийж үзчихлээ. Чихрийн худалдагч хийж үзчихлээ.
5 жилийн гашгааж худалдааны тэргүүний ажилтан одоо бүх шагналуудыг авсан да хөөрхий минь. Тэгээ буцаж сургуульдаа одоо ороод тэгээд одоо багшийнхаа ажлыг 13 жил худалдааны ажлыг 14 жил хийвээ яав. Гүтэ яана. Сайн одоо нэгэн бүр таних болох нь шүү дээ. Технэ шүү дээ. Өөр газар явж танихгүй байна. Үгүй танихгүй баха. Чи өтөрч хамт олон жил ажилласан хоёр хүн шүү дээ газар бай. Тэгтээ 10 жил сайхнаар байна уу? Гү ямар гэснэ одоо наа гараад хол явжиж. Одоо тэг шүү дээ. Одоо яах вэ? Засхийн буян өр хөвгтийн буянд сайхан л байна. Муу хайны минь байх болсон болохоос биш. Үгүй 68. Чи 68. Нүүж орж ирээд, хол нүүж ирээд. Тэгээ холыг дагаад бахан усууд орж ирээд тэгээд газараас фиш одоо хотоос иржсэн. Чи одоо хаанаас иржсэн? Хотоос иржсэн тий. Тэгээд энэ дээрээ үйлчлэгээний төв нээгдээд тэгээд тэнд чи бид хэд чи одоо курс бүрс хийгээд одоо бочинолж ийлээ шүү дээ. Найрсаг тийм хүн болгонтой ихтэйхэн тийм наргаач хүн шүү дээ. Манай хонгор шүү дээ. Монгол улсын гавьяат багш Чагдаа Дархан хотын политехникт багшилж байхдаа мэрэгжлийн мэдлэг, хүн чанараараа олон шавийнхаа хүндлэлийг хүлээсэн жинхэнэ сайн багш байсан гэдэг түүний сургалт хүмүүжил, шавь нартан зориулсан хичээл зүтгэлийг үнэлэн сургуулийн хүндэт дэвтэрт нарийг нь мөнхөлсөн багш хүний үн цэнийг тодхон илтгэжээ. За энэ онц сурлагтны зөвлөгөөн дээр хамгийн ихэнд энд байна. Энэ политехникум чинь хүнсний үйлдвэрийн яамын харьяа байсан шүү дээ. Тэгээ хүнсний үйлдвэрийн яамын харьяа политехникум багшаар ирсэн. Одоо үлдэхин тулд. Тэгээд энд ажилласнаас хойш одоо нийтээ нэг 15-6 жил багшилсан энд. Тэгээ одоо их сайхан байсан да. Политехникумд одоо багшлахад чинь одоо тасралтгүй 10 хэдэн жил ажиллахдаа одоо энэ сургуулийн энэ үйлдвэрчний эвлэл, намын өөрийн ажил энийг бүгдийг хийдэг. Тэр нь дандаа улсад дандаа дээгүүр барьцэлдэг. Одоо тэгээд энэ хамт олон бол их үнэлдэг, их хайрладаг. Манай хөгш нэг үнэлэхээр барахгүй намайг асран хаадаг. Тийм сайхан байсан. Ховд нутгийн хөө Хохтан Чагдаа гэдэг би байна. Хонгороо гэдэг нэртэй Хосоо гэдэг хөөтэй. За охиных нэр би мартчихлаа. Тэр охинтой гээд хоёр хөгтөл байсан лөө даа үед. Чагдаага бид нар явуулж байгаа хгүй өөрөө юу гэж хэлэхэд бид нар өөрсдөө явуулж байгаа хгүй. Тэгж одоо хэдүүл инээж наргиж байдаг. Ийм сайхан улсууд байсан. Чагдаага шууд тэр үед тамана сургуулийн одоо бас л урдаа барих сайн багш нарын нэг байсан. Онцлог юу Чагдаага хичээлийг маш их ойлгомжтой сайхан заадаг. Самбарыг маш зөв одоо цэгцтэй ашигладаг. Ер нь самбара энэ баг арчихгүйгээр байж байгаа хичээл дуусгачих тийм хэмжээний зөв ашигладаг тийм төвгээр онцлог одоо бас яригддаг байсан. Тийм багш байсан. 3 цагийн хэлхээ. Хөрөг нэвтрүүлэг. Дархан хотоос шууд Эрдэнэт хотод томилогдсон очиж, Эрдэнэт хотын намын үзэл сурдлын дараагаар ажиллах болсон нь түүний нийгэм, улс төрийн ажлын хариуцлагатай үе байлаа. Тэрээр Эрдэнэт хот дахь Монгол Ардын хувьсгалт намын хорооны үзэл сурдлын бодлогыг толгойлон шинээр байгуулагдаж буй хотын иргэдийн улс төрийн боловсрал, нийгмийн ухамсар, эв нэгдлийг төлөвшүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Шинэ хотын оюун санаа, үнэт зүйлийн суурийг тавьсан түүний хөдөлмөр Эрдэнэт хотын түүхтэй салшгүй холбоотой билээ.
Ховдын багшийн дээдэд боловсрол хариу цайд сургалтын эрхлээд хичээлээ эрхлэгчээр албан ажил хийхийн хажуугаар Монгол Ардын Хөмсгөлт намд чин үнэнч намын дээд сургууль төгссөн намын ажилтан хүн байсан шүү дээ. Дархны Эрдэнэтэд намын дарга хийж байгаа Ховдод очсон. Тэгээ Ховдод очингууд багшийн дээд сургуулийн намын одоо өвөр хорооны анхын шатны даргаар төмөлсөн байна л дээ. Тэр үед нөгөө намын хуулгаж их явдаг байсан. Тэрэнд бас их олдгоо байжгаад нэг хурал болно, хурлын шийдвэр хэрэгжүүлнэ тэгэл хурлын шийдвэр сурталчилна тэгээд явдаг. Тэрэнд чагта оролцдог, идэвхтэй оролцдог. Их одоо тийм үгүй надтай адилхан гэж одоо шулган сурд ярихгүй аажхан тогттой тухтай гэж гараа ингэж зугаад ярил. Тэрийн хүртэл одоо шавнаар нь гарах завшуулганаар самбар өвн гарчихсан. Ингээд ярьж байдгсан. Ахаасаа очиж намын ажлыг яаж хийдэг? Намын хурлын бичиг баримтыг яаж боловсруулж, яаж зэгтэлж тавьдаг? Намд гишүүн яаж бэлтгэж залуу гишүүнээр намын игнээг өргөдөгдөг. Энэ тэрийг ахаасаа мэдж би аймгийнхаа эрүүлийг хамгаалах газрын намын өр дээр хэрэгжүүлж байсан жишээтэй. Тэр хийсэн ажил нь бол загварын зөрчил үүсдэг. Тийм л мундаг хүн байсан. Эрдэнэт хотын намын үзэл сурталын дараагаар ажиллаж, шинэ хотын оюун санаа, үнэт зүйлийн суурийг тавилцаж явсан Чагда нь албан тушаал, эрх мэдлээс илүүтэй боловсрол, соёлыг эрхмэлсэн хүн байлаа. Ховдын багшийн дээд сургууль байгуулах үйл хэрэгт биечлэн оролцож, баруун бүсийн олон зуун мянган багш сэхэтнийг дөрвүүлэх суурийг тавилцсан билээ. Эрдэнэтэд үзэл суртал эрхэлсэн дараагаар энэ Цэдэн балгуу томилдсон чинь тэнд очиод ажиллаж ирснээр намар 8 сард очиод ажилласан хүн хавар 5-6 сарын үед одоо томилтоор явж ирснээр намайг сайхан даргаа гэд үнсэж байгаа хүн алгуу, намайг миний сайхан багш тав 10 гараараа бичиж 100 гараараа зурдаг миний багш гэд намайг тэврээд үнсээд байна. Би дарга гихгүй. Би багшаа гимээр байна гэж хэлээд Цэдэн балгууд хэлээд тэгээд энэ Ховд их сургуулийг байгуулахаар очсон. 79 онд манай ахынх нүгээд ирлээ. Тэгээд манайх цусланд байсан ах ихч ах бэргэн хүүхдүүдтэйгээ ингээд баяраал төрөөгөөс хамгийн бага нь бус нь бүгд төрсэн байсан ингээд нүгээд хүрээд ирсэн. Бид нар ч одоо бөөн баярлал болж байгаа юм чинь. Хөдөө сургууль байгууллагууд нь тэгээд тэрний одоо гол ажлыг ахмайл гүйцэтгэж байгаа юм чинь. Тэгээд Жаданбаа захирал том одоо проректор захирлаар нь манай ах хичээлийн эрхлэгч тэгэл ирж байгаа. Хамгийн анхудаа хөдөө нутагт багшлах болсон хүчин дээд мэрэгчлээ болсон хүчин бэлдэж байгаа юм чинь тэрүүн дээр нь бол мэдээж хичээлийн эрхлэгч хүн чинь их анхаарал тавьдаг байсан байж таарч байгаа. Тийм учраас одоо багшлыг яаж өгдөх вэ? Оюутныг яаж одоо сайн сургаад сайн багш болох уу гэдэг талаар одоо их санаа тавьж ингэж явдаг хүн байсан. Ажилдаа ирээсээ Чагда хүмүүс бол хариуцлагатай нямба энэ сургуулийн нэг ажлыг хийгээ гартаа өрөөд авах нь бол дуусгаж байж салдаг ийм хүн л дээ. Манай Ховдод байж хахад багшийн дээд байгуулагдаад ах маань хичээлийн эрхлэгчээр көрөөд осны ардхан шиг 1-2 жилийн дараа Ховдод яриаг хөөрөө үссэн байсан. Хүн гудамжаар нэг их тэгшин алхдаг цэмцгэр хувцастаа сайхан хүн алхаад байдаг нь энэ хичээлийн эрхлэгч Чагда багш байсан юм аа шүү дээ гэж Ховдынхан ярьж байсныг бид сонсч байсан. Тийм л бусдад нөлөөтэй. Гар хөлөө нугаан, хувцснараа цэвэрлэн, гаднаас орж ирээд хувцас холно. Тэр нь одоо тэр өр хүүхдүүд ах дүүнэр бидний төдийгүй аймгийнханд жишээ нь үлгэр болж байсан хүн л дээ. Төрсөн дүүн багшийн мэргэжлэр насаараа ажиллаад тэтгэвртэй гарсан. Миний эрүүл мэндийн салбарт насаараа ажиллаад одоо энэ их төрийн өндөр шагнал урамшил гавьяат болсон маань энэ ахын өгөөмөр сэтгэлтэй холбоотой гэж би бид хоёр дандаа бодож залуурч явдаг. Ховдын багшийн дээд сургуулийн анхны 13 багшийн дунд
хамгийн ахмад нь 41 настай Чагда байв. Сургуулийн дотоод зохион байгуулалт, сургуулийн бодлогыг гардан авч хичээлийн эрхлэгчээр ажилласан нь түүний хариуцлага дуршлагыг илтгэн. Тухайн үед дөнгөж суурин тавьж байсан сургуулийг богино хугацаанд төлөвшүүлж 1989 он гихтэл улсдаа үнэлэгдсэн нэр хүндтэй сургууль болгож чадсан нь түүний хамт олонны хөдөлмөрийн бодит үр дүн байлаа. Ховдын багшийн дээд сургуулийн 20 жилийн ойн үеэр анхдагч удирдах ажилтны гэржилгээг хүлээн авсан нь түүний баруун бүсийн боловсролын хөгжилд оруулсан хувь нэмрийг албан ёсоор үнэлсэн хэрэг юм. 1998 онд тэрээр Улаанбаатар хотод шилжин ирж эрдэм шинжилгээ, судалгааны ажилд илүү төвлөрөн судалгаа хийж их дээд сургуулиудад цагийн багшаар хичээл заажээ. Мөн нутаг орныхон түүх, Алтай сум, Ховд аймгийн боловсролын байгууллагуудын тухай олон бүтээл судалгааны ном бичин үлдээсэн нь түүний оюуны өв болон өнөөдөрч үнэн цэнэн хадгалсаар байна. Өөрийнх нь ажил мэргэжлийн онцлогийг дагаад ах маань хэд ном бичсэн. Ийм боловсралтай, бичигч, их санаачлагч ийм сайхан. Тэгээ хожуу эрдэмтэн болсон ч гэсэн төр засаг аль алийг үзээд боловсралаар ажилласан, намаар ажилласныг үзээд ахт маань одоо гавьяат багш цолыг хожуухан ч гэсэн олгосонд нь бид их талархаж ирсэн. 2018 онд ахыг маань бурхан болсны ард Ховд аймгийн Алтай сумын ерөнхий боловсролын сургуулийг ахын маань нэрмжит сургууль болгосон. Одоо орон нутгийн маань тэр сургууль ахын маань нэр хүндийг авч их сайхан ажиллаж боловсролын салбарт бас их нэмэр нөлөөтэй сайхан байгаа гэж. Түүний төржилсэн Ховд аймгийн Алтай сумын ерөнхий боловсролын сургууль Монгол улсын гавьяат багш Чагдагийн нэрмжит сургууль болон өргөжж сургуулийнх нь өмнө гэрэлт хөшөөг нь босхон мөнхөлсөн юм. Тус сургуулиас эрдэмийн өргөлд тэмүүлж сургах үйлсээрээ бусдыгаа манлайлж буй шилдэг сурагчид багш нарт зориулсан нэрмжит тэтгэлгийг жил бүр олгодог болсон нь түүний оюуны өв амьд үргэлжилж байгаагийн нотлохоо юм. Ингэснээр Чагда багшийн нэр зөвхөн хөшөөнд бус хүүхэд бүрийн өрөөдөл багш бүрийн урам зоригт оршсоор байна. Монгол улсын хүүг залуучуудыг боловсрол болгоход манай өөрийнхөө амьдралаа зориулсан хүн. Тийм ч учраас өнөөдөр Ховд аймгийн Алтай сумын 10 жилийн дунд сургууль бол манай аавын нэрмжит болгосон байгаа. Манай орон нутгийн өөрөө удирдах байгууллагаас Ховд аймгийн өдийн орлоос тэгээд бид энэ сургууль бол бас энэ сургуулийн хүүхдүүдийн боловсролд анхаарцгаадаг. Тэгээ бид одоо ЕШ буюу одоо эсэлтийн шалгалтаа хамгийн өндөр оноо одоо авсан хүүхдүүдэд за мөн эхлэлний шалгалтаа өндөр оноо авсан хүүхдүүдэд тэтгэлэг олгодог. За энэ сургуулийн ажилтан албан хаагч нар одоо багш нараас тустай албан хаагч нарт бас сайн ажилласан албан хаагч нарт жилд нэг удаа одоо шинэ жилээр бас шалгуулж тэтгэлэг олгодог. За багш нарын баяраар мөн одоо хамгийн амжилттай ажилласан манлайлж ажилласан багш нарт бас одоо чадах хэмжээгээрээ тэтгэлэг урамшуулал олгосоор ирсэн. Цаашдаа бол бид ийм хуулийн чиглэлээр шалгалт өгөөд тэгээ тодорхой сургуулиуд ирсэн хүүхдүүдийн одоо сургуулийн төлбөрийг бас дааяа. Тэгээ Алтай нутгаасаа хуульч бас тэргүүний мандаа ийм хуульчдыг төрүүлэх гэсэн ийм хүсэл эрмэлзэлтэй бодолтой байгаа бид нар. Эрхэм хүндэт 12 бие ангийн сурагч мөнгө шүр танд. 2024 оны 2025 оны хичээлийн жил эсэлтийн шалгалтад монгол хэлний хичээлээр 704 оноо авч сургуулаа тэргүүлсэн. Багтаа минжилт гаргасан тул таны мэдлэг хичээл зүтгэлийг өндөрөөр үнэлж Монгол улсын гавьяат багш философи ухааны доктор профессор Чагдагийн нэрмжит мөнгөн шагналаар урамшуулсан шагналд цаашдын сурах их үйлс ажил хөдөлмөрт өндөр амжилт өгсөн хэрэг гэсэн байна. Намайг Наран цогтын өмшөр гэдэг. Би одоо ингээд 2025 онд Алтай сумын ерөнхий боловсролын сургуулийг төгссөн байгаа. Тэгээд эсэлтийн ерөнхий шалгалтандаа монгол хэлний хичээлээр өндөр оноо авч Чагда сангийн тэтгэлэг хүртсэндээ маш их баяртай байна. Тэгээд хичээсний үр дүн гардаг юм шүү. Хичээгээд байгаараа гэж хэлмээр байна.
албан тушаал, он жил, шагнал цол түүхэнд үлддэг бол хүний жинхэнэ төрөх ойр дотныхан дурсамжинд хадгалагддаг. Найз нөхдийнх нь ярианд Чагдаа багшд зарчим чатлан хүнлэг, шаардлага өндөрч халуун сэтгэлтэй нэгэн байсныг дурсан өгүүлдэг. Харин хүүхдүүдийнх нь дурсамжинд тэр бол эрдмийн хүний сүрийг үзүүлдэг багш бус, харин амьдралын утга учирыг энгийнээр ойлгуулдаг эцэг хүн байжээ. Хонгороо эгч Чагдаа хоёрын өр хүүхдүүд маш их эрдэмтэй боловсралтай хамгийн том дээд шүүхийн одоо танхимын эрүүгийн танхимын эрхлэгчгээд дараачийн 2 3 хүүхэд нь эрдэмтэн ингээл хүүхдүүдээ маш их боловсралтай хүмүүжлэлтэй эрдэмтэй номтой өсгсөн. Би өр хүүхдүүдтэй одоо өр хүүхдээ ингэж хүмүүжүүлж ингэж одоо эрдэмтэй болгодсон байна гэдгийг л үлгэр дуурайл одоо авч цаашаа амьдраасай л гэж бодож байна. Хүн чанар гэх юм уу? Хүн чанар нь одоо харагдж байдаг, амтагж байдаг хүн гэх юм уу да. Нөхрийнхөө төлөө, бусдын төлөө бас санаа тавьдаг. Тийм үү? Ажил дээр ирж миний хажууд хичээлээ хийгээд идэг. Одоо би сургуулийнхаа номын сан сууж болно шүү дээ. Гэртээ сууж уднаа чөлөөтэй миний өрөө байна гэхээр үгүй чи миний конторт ирж хичээлээд авах гэх. Тэгээ одоо бодоход яаж одоо өөрийгөө дайчилж олон цагаар материал нухаж сурахыг л одоо зааж исэн байна лээ. Аав ээж ингээл бүгдээрээ ах нүнэр цуглаал оройныхоо хоол хийж идчихэл бүгд орондоо орцгоочоод нэг сайхан хууч хөөрнө л дөө. Тэгэхээр би аавтаа нөгөө үрэлдэл унтсан шүү дээ. Тэгээд нөгөө хүмүүс рүү хараад ингээд би нөгөө жоох юм чи нурууны ардталт ингээд хөвтөн шүү дээ. Тэгэхээр нөгөө за наад хүмүүстэйгээ бити яриа та нааша хараад айгүй их тийгдэг аавынхаа нурууны ардтал ингээд үйж идэг нэг жоохон тийм охин байсан. Аавтайгаа буцаж уулзах боломж олдвол одоо цаашдаа бас энэ өөр хүүхдүүдэд маш сайн өсгөж хүмүүжүүлж энэ таны болон удам судрынхаа нэр хүндийг өндөрт өргөж явах болно л гэж одоо хэлж алдаа гаргахгүй байна гэдэг одоо амлалтаа л хэлэх байсан болов уу гэж бодож байна. Манай аав бол амжилж бол юу гэж захидаг байсан бэ гэвэл ер нь хотлоо ярьж болохгүй, ерөөсөө хүнд хотлоо ярьж болохгүй л гэж их захидаг байсан. Гэхдээ тэрийг одоо хэрхэн би яг одоо биелүүлж байгаа хэсэг нь бол мэдээж бусад хүмүүс бас дунд тавих бах. Шудраг байгаараа, шудраг байж үнэн шудраг байгаараа гэж л маш сайн их захидаг байсан да. Ер нь ингээд бүх юмыг бие дааж сурах одоо үндсийг тавьж өгсөн учраас би ингээд бүх юмыг бие дааж сурдаг. Ер нь хүнээр цаалгах их дургу. Аавтайгаа уулзах юм бол би ингэж л хэлмээр байна. Аава би одоо судалгааныхаа ажлыг маш сайн хийж байгаа шүү гэж хэлмээр байна. Яа тэгэхээр аавыг өнгөрөхөөс одоо өнгөрхийн өмнөх сүүлийн нэг 2 жилд нь 3 жилд нь ч юм уу би нэг дөнгөж хүүгээ гаргаад тэгээд хүүгээл яаж одоо өсөх хүү те. Тэгээ бас төрхтэй их ядарсан болохоор яаж одоо нэг эрүүл байх уу хүүгээл яаж анхаарах уу гэдэг дээр анхаарад судалгааныхаа ажлыг ер нь төр зур хойшлуулчихсан байсан. Тэгэхээр тэн дээр манай аав аягүй их захидаг байсан байхгүй. Чи судалгааныхаа ажлыг цаашаа үргэлжлүүлж хийн шүү гэд. Тэгэхээр нь би тэгэл заал гэдэг л байсан. Аав намайг яг их сургуулаа төгсмөгц яг шинжлэх ухааны академи физик технологийн хүрээлэнд яг хөтөлж яг гараас нь хөтлөөд битэрийн хаалгаар орж исэн өдрийг би аягүй мартдаггүй яг аягүй сайн сандаг байхгүй намайг. Тэгээд тэрнээс хойш ажилд ингээд энд орсноос хойш би тасралтгүй 26 жил ажиллаж байгаа юм байна. Тэгэхээр ягаад ч юм аав намайг оруулсан болохоор ч юм уу тий нэг өөр байгууллагад орно гэж гарч чаддгүй шүү дээ. Тэр нь намайг яг ийм судалгааны ажил, шинжилгээний ажил хамгийн тохирно гэж охиноо бодоод оруулж бодсон ч гэж магадгүй л дээ. Тэгээд эндээ илүү тохироод ингээд эндээ дур сонирхолтой болоод гардаггүй гэж магадгүй юм. Тэгээд энэ ажилд оруулснаас хойш аав айгууд өөрийнхөө хүссэн газараа оруулчихсан. Би ч яг сонирхол таарчихсан болохоор юм байнга л за одоо чи яг ажил чинь ямар явж гин юу төлөвлөж гин гэж дандаа л ярилцдаг байсан. Тэгээ зөндөөл юм ажил амьдрал дээр болоход яг тэгж асууж ярилцдаг нь их өгүүлэгддэг. Миний
дүүнер болоод одоо миний ялангуяа тэр нэг сурангаигчийн хүүхдүүдтэй ийг бол дарханд одоо политехникумд багш байхдаа бүгдийг л татаж хажуудан одоо байлгаж байгаа, гэртээ байлгаж байгаа, сургууль төгссөн. Миний нэг муу одоо жоохон бас хэлмуутай нэг дүү байдгийн тэрийг одоо тэтгэвэр тэтгэмжид оруулахад бүр өдөр шөнөгүй 2-3 өдрөөр одоо ажилласаа чөлөө авч байгаа хөөцөлдөд яваад тэр группийн тогтоолго гэх мэтээр ирээсэл хүнд ямар хэрэгтэй юм байна, өөрт нь ямар болцоо байна, тэрүүгээр л одоо тусалдаг. Тэгээ миний дээдлэгчийг хүнтэй суулгаад одоо хурим найрын хийгээд шарангол явуулж исэн. Миний хөрмийг 73 онд дархандаа энэ манай өвгөө очиж аваад тэгээд дархандаа хийгээд тэгээд манай ах чи одоо ингээд амралтын өдөр болгоноор хоньны гулууз мах 10 литр сүү гулууз мах мөрлөөл 10 литр сүүгээ барайл цаан татуулаад ээжтэй ирдэг. Тийм их ээжийг аягүй их олон жил тийм одоо инэрч халамж үзүүлж тэгээд дүүнэрээ одоо ахын ёсоор их хайрладаг тийм их сайхан ах байсан миний ах. Миний их хүндэтгдэг хүмүүсийн бүр номер 1. Яагаад гэвэл одоо сая түрүүчийн энд ярьсан охин дүүгэн 21 настайд нь дархнаас ээжийнхээ хажууд суучгаад аавын оронд аав болж надад хань ижил болгож нэг ёслол хүндэтгэлтэй одоо гэр бүл болгож өтөрийг ингэж байсан цаг минутаас эхлээд би ахыгаа хүндэлдэг, хайрладаг, дээдэлдэг ийм л хүмүүжлтэй болсон хүн л дээ. Багш хүн, эрдэмтэн хүн, за сургууль хүмүүжүүлэгч байна гэдэг бол ийм л төвшөнд байх ёстой юм байна. Энэ дүлгэр дуурайлыг л авах ёстой юм байна гэдгийг бодлыг өөрөө ирэхгүй тохойдоо хийжсэн. Одоо яг энэ үлгэр дуурайлаар би одоо 20 жил их сургуульд багшилж явнаа. Хүн амьдралынхаа замыг ганцаараа туулдаггүй. Их үйлсийн ард их төвчээр чимээгүй түшиг тулгуур өргөлж байдаг. Чагдаа багшийн амьдрал хөдөлмөрийн замналд тэрхүү түшиг нь түүний гэргий хонгороо байлаа. Хонгороо нь зөвхөн Гавьяат багшийн гэргийч биш. Харин айл гэрийн амар амгалан өр хүүхдүүдийнхээ хүмүүжлийн үндэс ойр тойрныхон дон ээж шиг халамжтай нэгэн гэдгийг өгөөлнө. Одоо ахад нэмэртэй нойлогтой өдөө хүртэл урт насалж ахыг урт наслуулж амьдралынх нь хань болсон бэргнээрээ бид нар бахархаж явуулгүй яах. Өр хүүхдүүд нь бол ээжтэй их хайртай бэргнийхэн тухай саяын дүүн товчхон хэлнэлээ. Бид нар санд нэгтэй маш их хурдан шуурхаа гавшгаа шаламгаа ажил төрлийг бол хийх шиг л болдог. Өгийг ч гэсэн бас хэлэх шиг л болдог. Цагаан цайлган шудраг тийм л өргөн байгаа. Тэр утгаараа ахад ман сайхан хань ижил болж олон хүүхдийн төрөвлөд ахынхаа ханыхаа гэр орныг өдөөдайны ах маань урхан болоод 8 жил болж байна. Сайхан авч яваад бидэнд хүрээд очиход ах маань байгаа юм шиг гэртээ байж ингэж сайхан байгаад бид нар талархаж урт насалж яваад нь баярлаж улам урт наслах болтугай гэж ерөөж залбирчил суудаг улсууд л да бид нар. Хонгороо бэргэн бол аюу хөдөлмөрч ажилласан. Тэр яста гэр орны ажил, үр хүүхдээ асрах, тэгээл албан ажил бүгдийг л гэлцүүлдэг их хөдөлмөрч хүн байхгүй юу? Манай ахын одоо ард талыг олон жилийн сайхан авч явсан ажилласан хөдөлмөрч. Манай ах бол ерөөсөө албан ажиллаа хийн яах үдэ нэг сорооч цамцаа уугаад энд өчтдөг байсан баг. Тэгээд бусд бүх ажлыг манай бэргэн амжуулсан шүү дээ. За тэгээд Монгол сайхан намарч шиг. Энэ мөнгө чи ийшээ тийшээ яваад ээжтэйгээ уулзахсаа бараг байдгүй шүү дээ. Огсны бод явах замдаа л уулз. Тийм ёстой. Ерөөсөө заахгүй. Яахаар тийм заавгүй тийм би заримдаа дургүй л байдаг. Их заавгүй байдаг. Ээжтэй надад хэлдэм аа ер нь надад ер нь хэлдэг л да. Ээжээс бол өстой маш их тийм ирч хүчийг ер нь авдаг. Бүр дээр үесээ би ээжээс ирч хүч авч ирсэн.
ямар нэгэн ингээл амьдралд бас хэцүү юм толголлаа хэд ээж бол ерөөсөө л чигийг гаргаал өгчин, заргижуулчин. Тийм сайхан энергитэй манай ээж. Тэгээд ер нь бүхэл одоо хүмүүст халамж үзүүлэх ээжээс сурсан. Би ээжийг бол бахархдаг шүү. Ээжтэй хайртай. Бүр их урт наслаараа гэж хэлдэг. Ээжтэй хандаж хэлэхэд одоо хүүн бас одоо энэ ээж аавынхаа нэр хүндийг цаашаа өндөрт өргөж удам судрынхаа нэр хүндийг бас хамгаалж явж үр хүүхдүүдэд маш сайн үлгэр дуурайлтаа өсгөж хүмүүжүүлж ямар нэгэн буруу муу зүйл хийхгүй одоо явахыг хичээж явах болно л гэж ээжтэй хэлээ. Тий, ээжтэй маш их хайртай шүү л гэж хэлмээр байна. Тийм ингээл яг юу яадаг хүн чинь зохицуулаад зохион байгуулаад удирддаг хүн бол ээж байсан. Тэгээ би ээжийг боддیں۔ Хэрвээ ээж ийм их олон хүүхэд төрүүлж те ингэж яг бидний төлөө яг өөрийгөө бүрэн зориулж ажилдаа бол яг зүгээр л яг ингээл ажиллаа хийхээр хязгаарлаагүй байсан бол ээж бол одоо үдээдтэй маш мундаг юм карьер өндөртөө байх байсан гэж би боддог. Өөрт нь ч хэлдэг ээж бас тийм байх байсан бахаа гэж тэгдэг. Миний ээж надаар айгүй их бахархдаг. Миний охин ухаантай гэдэг үргэлж миний хүч ухаанд айгүй итгэдэг байхгүй юу? Одоо би ингэж амьдаа мэдээж санаагаар уунах ингээд жоохон уран зориг хугарсан үед тохиолдохоор ээж миний охин бол угаасаа чаднаа даваад гарна. Юусе тий ухаантай хүн чинь өөрийгөө удирдаад өөрийнхөө тий ер нь өөрийгөө удирдаад ингээд ийм нас гарчдаг гэсэн боловсрал мэдлэгтэй тийм ухаантай хүмүүс бол энийг даваа гарчдаг гэсэн тийм болохоор би ерөөсөө санаа зовхгүй чи чадна гэд тэгдэг байхгүй би тэгэхээр би тэрэнд нь жоохон эргэлзээд ээж ухаантай л гэдгийг би чадах юм уу да гэд бодохоор яг л ээжийн хийснээр би даваад гарчихсан байдаг. Тэгэхээр би яг ээжийн надад айгүй итгэдэг миний дотоод хүчинд итгэдэг учраас тэрэнд нь би бас нөгөө миний ээж итгэж байгаа шүү дээ гэж бодохоор би өөртөө айгүй өөрийгөө урагш түлхдэг гэх юм уу. Тэрийг би чадах ёстой гэж өөрийгөө түлхэж тэгснээрээ чаддаг байх гэж би боддог. Ээжийн хэлсэн үг санаанд ороод тий. Тэгэхээр яг тэгж намайг их дэмжиж сэтгэл санаагаар өгөж дэмжиж хайртай өвөө эмээ хоёртой хандаж хэлэхэд үр хүүхдүүд бид нар та хоёрынхоо үндэс үргэлжлэл болж явнаа. Тэгээд үр удмынхаа нэрийг өндөрт гаргаж амжилт бүтээлээр дүүрэн явах болно гэдгийг бас энд бусад ахын дүүсийнхээ нэрийн өмнөөс бас хэлхийг хүссэн юм аа. Тэгээд хайртай эмээ, хайртай өвөөдөө маш их баярлаа. Эмээ маань урт удаан насалж удаан үр хүүхдүүдийнхээ донд жаргалыг эдлэрэй гэж хүсэн өрөөё. За миний ээж бол газар зүүн багш хүн. Би өөрөө цагууч мэрэгчлээ хүн. Тэгэхээр бит хоёрын мэрэгжлийн хүрээ болон мэдлэгийн хүрээ бол их ойрхон. Ялангуяа манай цагуурын мэрэгжилд бол газар зүүн мэдлэг маш өргөн хэрэгтэй байдаг. Тийм учраас зарим тохиолдолд би гэр орондоо ажил төрлийнхөө юмыг ярьж яхад бол ээж маш хурдан хүлээж авч тэгээ бас зарим зүйл дээр бол би надад тодорхой хэмжээний саналуудыг бас хэлдэг байсан. Тэгээ энэ нь бол үнэхээр надад бахархалтай санагдчихийдэг. За түүнээс гадна ээж маань үнэхээр манай энэ ах дүүнэр болон үр хүүхэд бүгдийнх нь нэр ус, бүгдийнх нь төрсөн он сар өдөр бүгдийг маш сайн мэддэг. За дээр нь бүх хөргөн бэрүүдийн төрсөн өдөр сар. За ер нь тэгээд энэ гэрт тариалагддаг бүх хүний бүх мэдээллийг мэддэг ганц хүн байгаа. Тэгээд энэ бол хамгийн бахархалтай зүйл санагддаг. Аргагүй багш хүн учраас бас тийм байгаа тий. Зүгээр жирийн хүн биш хүн бүгдийг чэйжлэн гэдэг бол албатай ш. Тэгээд багш хүн учраас овг нэр он сар өдрийг маш сайн тогтоодог. Тэгээд энэ бол үнэхээр сайхан дурсгалтай санагдчихэ. Одоо хонгорын игч их багада их шудраг, одоо хүнийг их шаарддаг, жоохон юм гаргуул одоо их хатуу шийтгэл ноогдуулдаг. Тийм л одоо зарчимтай хүн байсан. Би нэг багын дурсамж их байдгийг. Хонгорын игчтэй 10 дугаар ангид байлаа. Би одоо тэр үед нэг 2 3 дугаар л ангид байсан байх. Нэг нутгийн нэг овгор мөсөн гээд нэг уулын оролт байжсэн чинь би сахилгагүйтэй л игч ээжтэйгээ өгөнд ороогүй байхаа. Тэгсэн чинь хонгор игч надыг зодно гэж хөөхөр би зүгтцсэн чинь бүр 3 4 км хөөж надыг барьж аваад тэгэл шийтгэж ийсэн. Тэгэл одоо тэр бүр миний тархинаас гардаггүй.
ямар мундаг одоо сайхан хүн байсан юм бэ. Одоо тэр үед чинь зодуулах бол одоо шагнал байлаа шүү дээ. Хэдий айдаг ч гэсэн. Тэгж одоо хүнд хүмүүжүүлдэг. Тэрний дараа бол одоо сургууль соёл төгсөөд энэ ховд болоод дархан аймагуудад нэг хэсэг дандаа худалдааны ажил хийж тэр худалдааныхаа ажил дандаа тэргүүлж хамт олондоо одоо сайхан үлгэр жишээ үзүүлж эхний байр шагналыг авчиж мандад сонин сэтгүүлд гардаг байсан юм. За тэрний дараа одоо энэ хоёр тэтгэвртэй гарсны дараа ч гэсэн Улаанбаатар шилжиж ирээд энэ хоёр маань маш их сайхан өр хүүхэд ах дүү нарийнхаа дунд буянтай сайхан амьдарч байсан. Хонгорын эгчийг бол манай ах дүү нар сайхан хүрээлдэг. Манай төдийгүй одоо манай энэ чагдаахын талынхан бүр хонгорын эгчийг илүү их хүндлэн. Багш хүний амьдрал зөвхөн өөрийнх нь хийсэн ажлаар хэмжигддэггүй. Түүний суулгасан хүмүүжил, үнэт зүйл дараагийн үед хэрхэн үргэлжилж байгаагаар илэрдэг. Монгол улсын гавьяат багш Чагдагийн амьдралын тэрхүү залгамж утга учир хүү хос баярын замналаар тод харагдана. Хүүхэд ахуйгаасаа ном, зарчим, хариуцлагын үнцнийг гэрийн үр амьсгалаас мэдэрч өссөн хос баяр хуулийн салбарт өөрийн гэсэн нэр хүнд байр суурийг бий болгож чадсан юм. Эцгийнхээ багшийн зарчимч зан, ихийнхээ ухаалаг төвчээрийг өвлсөн тэрээр хуульч хүний ёс зүй, шударга байдлыг амьдралынхаа үнэт зүйл болгон иржээ. Олон жилийн хөдөлмөр мэргэжлийн тууштай замналынхаа үр дүнд хос баяр нь 2025 оны 12 дугаар сарын 29-нд Монгол улсын гавьяат хуульч хэмээх эрхэм цолыг хүртсэн байна. Энэ бол үед амьдсан хөдөлмөр үнэт зүйлийн ялдам үргэлжлэл юм. Мэдээж хуульч хүн бүр одоо гавьяат хуульч болохыг хичээд гэрмэлцдэг багтай би тэгэхээр энэ цолонд бас одоо миний хийсэн хөдөлмөрийг үнэлж төр засгаас үнэлж энэ цолыг олголоо. Энд их баяртай байна. Энэ бол ганц миний биш бас хамт олонны минь цол хэрэгэн гэж би ойлгож байгаа. Гавьяат аавын хүү аавынхаа үлсийг бас өргөжлүүлж гавьяат цол хүртлээ. Бас энэ хүү ерөнхийлөгчийн зарилгаар энэ шагналыг хүртэх мэдээг дуулаад ер нь хамгийн түрүүнд бас хүнд талархснаа илэрхийлмээр байна. Мэдээж энэ өдөр бас авигаа таны удаас их дурсан сансан байх ерөнхийлөгчөөс энэ цолыг хүртчих агшин яг төржсэн сэтгэлээ бас хаалцсан. За мэдээж тэгээд үндэсний тусгаар тогтнол олсон өдөр энэ цолыг давхцуулан авч байгаа явдал бол бас онцгой ийм баяртай мөч бас ийм сонь давхцал байна те. Энэ дээр бас их талархалтай байгаа. За мэдээж энэ цолнд хүрсэн одоо явдалд нөлөөсөн зүйлүүд мэдээж аав минь хүмүүжил, за ээж минь сэтгэл, за хань ижил минь өр хүүхдүүд минь төрсөн одоо ах дүү нар за үүнээс гадна миний ажлын амжилт бүтээлийг үнэлж бас олонний сонорт хүргэж өгсөн манай ажлын хамт олон буюу шүүхийн өндөр сонцгой үүрэг рол эзэлнэ. Тэгэхээр бас энэ өдөр бол ховд нутгийнхны хувьд бол бахархмаар үйл явдал болж энэ холын цэгэр ховд нутгаас дахин нэгэн хуулийн салбарт гавьяат төрлөө. Тэгэхээр таны хувьд одоо хуулийн салбарт нийтдээ хэд орчим жил ажиллаж байгаа вэ? Ховд аймгаас бас яг ажлын гараагаа эхэлж байсан шүү дээ, тий? Тэгсэн тий. Тэгэхээр би хуулийн салбарт бол үндсэндээ 24-5 жил ажилласан. За үүнээс өмнө би бас өмнөх мэргэжлэр бас одоо ажиллаж байсан. Хувийн хвшилд ажиллаж байсан энэ байгаа. За мэдээж хөдөлмөрийн гараагаа анх одоо хөдөлмөрийн дэвтэр гэж байсан те хүрэн дэвтэр аваад Ховд аймгийн нэгдсэн эмнэлэгт тэгээ оюутан байхдаа бас тэнд анх хөдөлмөрийн дэвтрийг хүлээж авч хөдөлмөрийн гэрээ байгуулж одоо ажиллаж байлаа. Шударга архи эсрэг шүүгч гэдгээр бас хуулийнхаа салбарт хүлээн зөвшөөрөгдсөн. За олон улсад бас монгол шүүгчиг гарах суурийг тавьж өгсөн гэ таны бас гавьяаг дурдаад байвал маш их. Тэгэхээр одоо шинэ залуу хуулийн салбарт одоо сонгон хөл тавьж байгаа хуульчид залуучуудаа бас юу гэж хэлмээр байна одоо гавьяат хуульч хүн үү? За тийм миний талаар бас сайхан таатай үгсэн тэнд бас баярлалаа. Тандас мэдээлэл байгаа юм байна. Тэгэхээр мэдээж одоо сүүлийн би 50 наснаас хойш өнөөдрийг ингээд 10 жил бол зөвхөн залуу үеийг сургахад би өөрийнхөө хүч хөдөлмөр гол одоо анхаарлаа төвлөрүүлж ирсэн. Тэгэхээр залуу үедээ хандаж хэлэхэд одоо хуулийн тогоо гэж ирдэг те. Одоо хуулийн тогооноос гараад бус их орон улсын орныхоо тогооноос гараад олон улсын
гадаад улсуудын хэмжээнд л одоо өрсөлдөх чадвартай ийм хуульчид болохын төлөө бүх зүйлийг хийх ёстой, өөрийгөө шамдан хөдөлмөрлөх ёстой гэж одоо залуу хуульчидтай хэлмээр байна. Энэ гэр бүлийн амьдрал бол он цагийн дараалал биш. Харин үлдээсэн мөр, үе дамжин үргэлжилсэн үн цэн юм. Энэ нэвтрүүлгээр бид хэлчний удмаас их авсан, эх орныхон бүтээн байгуулалтад гар бие оролцсон, оюун ухаан, ёс зүйг эрхмэлсэн нэгэн гэр бүлийн түүхийг өгүүллээ. Энэ бол нэгэн гэр бүлийн намтар төдийгүй Монгол хүний оюуны өв хэрхэн үе дамжин бүтээгддгийн түүх байлаа. 17 дугаар жарны галморин жилдээ сар шиндээ сайхан шинлээрэ.